намайг Нямгэрэл гэдэг. Би одоо Түүх нийгмийн ухааны багштай яг юу яаж байгаа. Иргэний боловсролын хичээлүүдийг байгаа. Тэгээд сургуулийнхаа эко клубыг хариуцаад явж байдаг. За тэгээд манай сургууль нь одоо Ховд аймгийн Мянгат сумын ерөнхий боловсролын дэд сургууль. За тэгээд манайх 2008 оны 12 сард эко сургууль болсон. За үүнээс хойш ямар үйл ажиллагаа явуулсан бэ гэх юм бол мэдээж 70,000 хүрээнд нэгдүгээрт эко зөвлөлөө байгуулсан. Хоёрдугаар үнэлгээгээ хийсэн. Тэгээд энэ 70,000 хүрээнд ажиллаа явуулж байгаа. За энэ манай эко сургууль болсноор ямар ололттой талууд гарч ирсэн бэ гэх юм бол манай ногоон байгууламж ирсэн нэмэгдсэн. Өмнө нь цэцгийн жишээ нь одоо гаднах цэцгийн мандал гэхэд 3 том мандал байдаг. Хизээч тэрүүнд бид цэцэг тарьдгүй байсан. Юусэн нэг л тийм цэцгийн мандал гэж хүүхдүүд дээр нь гараад ноцолдоход үргэлжлэх юм байсан. Гэсэн мэт энэ эко сургууль болсноор тэр цэцэг 3 цэцгийн мандал дүүрэн цэцэгтэй болсон. Дээрээс нь нэмээд бүр байр дотор байрныхаа гадна 2 гадуураа бол 8-9 цэцгийн мандлыг шинээр бариад жил болгон тэндээ яг өөрсдөө цэцгээ тарьдаг гэсэн. За цэцгийн мандлууд энэ ногоон байгууламжийн хувьд бол манайх одоо нэг гитгэн тийм хөвшин уйлаастай байсан ногоон байгууламж. Тэгээд нэгдүгээр нь тэр уйлаас маань угаас хөвшөрсөн айгуу тийм заримдаа урагдсгүй тийм байсан. Тэгээд хашаа хайсан тийм хамгаалт муу байсан. Хашаа хайсны хамгаалт дотоод нөөц болцсон даа шинжилж бүгднийг хамгаалтаа болгосон. Тэгээд дээрэс нь манай гаднах ногоон байгууламжийн нь бол 50-60%-аар нэмэгдсэн энэ хугацаанд бол. За тэгээд энд хүүхдүүдийн маань байгальтай хандах хандлага маань бас өөрчлөгдөж ирсэн. Өмнө нь хоо чи яах гэж надад цэцгийн мандалаар наадах дараа гიშгэж болохгүй, ингэж болохгүй гэдэг дандаа тэгээс чи наад томоод яах гэж хуглах гэж байгаа юм гэдэгс одоо хүүхдүүд маань хүссэн цагтаа тэндээ ороод тэнд худагнаас ноцоосоор татаж усалдаг. Тэр усаар нь модоо усноо, тэр усаар ингэн хаана шалаагийн хаана барай. Ерөөсөө тэр би тэдэд санаа зовж зүйл болсон. Тэр хүүхд мод тоглож би гэсэн. Хүүхдүүд минь сэтгүүд ийм өөрчлөлт гарч ирж байгаа ерөөсөө. Өмнө нь ерөнхийдөө тэгэл тэр нөгөө хөтөн моднуудлаж авираад мөчрийн хуглаад тийм бисэн одоо ингэж өөрчлөгдөж ирж байгаа. За тэгээд дээрэс нь хотог усны асуудал хүндээс тэгээд 2 сарданда би тэгээд одоо нөгөө галч нэрийг амарсан үед дотоодын төвчийн ашиглаад 2 ходог шинээр барьж оруулсан байгаа. Тэгээд дээрэс нь 1 жил би тэгээд туршилтын журмаар голоос турбоогоор ус татаж утсан. Нөгөө 2 удаа маань хүрэлцээгүй болоод ирэхэд голоос турбоогоор 1 жил ус татаж утсан. Бодож нөгөө ноцоос нь ер нь жоохон ноцоосны асуудал хүндээс голлоо очдог тогны асуудал гэдэг. Тийм хүндэд энэ жилээс яг би тэгээд гүний hodогтой болох юутай байсан. Гэвч боловч одоо нөгөө манаас маань бохир цэвэр устай холбогдож байгаа болохоор усны асуудал маань шийдэгдэж байгаа маа. Сайн бацгаана уу. Намайг тэгээ Баасан хүү гэдэг. Би Мянгат сумын 12 жилийн 9 ангид сурдаг. Тэгээд би болохоор ингээд манай сургуульд машины зогсоол байдггүйгээс болоод хүүхэд ингээд машины аваарт орж исэн. Тэгээд тэрүүнийг би бодоод үнэхээр хайсан учраас ингээд Мянгат сумын сургуулийнхаа гадна ингээд машины зогсоол гаргая гэж утсан. Тэгээд одоо болохоор энэ машины зогсоол хийсэн байгаа. Тэгээд манай Мянгат сумын сургуулийн маань энэ машинууд ч гэсэн бас ингээд энд машиныхаа зогсоолд ирээд зогсох бах. Тэгээд ийм машины зогсоол хийснээс ч гэсэн бас тэгээд хүүхэд аваарт орохгүй тийм болгоомжтой явах баха. Тэгээд тэр дугуйнуудыг болохоор бид нар нэлээд их өдөр цуглуулсан. Тэгээд энэ яг төслөөрөө болохоор энэ дугуйнуудыг ингээ худалдаж аавна гэдгсэн. Тэгээ хүмүүс маш ихээр ингээ дугуйнууд авчираад ингээ заруулж ийсэн. Тэгээ бид нар ингээ дугуйгаа цуглуулж чадсан. Тэгээ одоо бид нар яг энэ машины зогсоол хийхэд манай экогийн маань хүүхдүүд тэгээд яг тэр үед бид нар болохоор ингээ машины зогсоол хийж байгаа тийм нөх мөх ухаад бас амар хэцүү байсан. Тэгээд бас энэ сургуулийнхаа том ангийн эрэгтэй хүүхдүүдийг авчирж энэ нөх ухуулж ингээ машины зогсоол хийсэн.
Сайн гэрлэгдийг би Ховд аймгийн Мянган цамын 12 жилийн дунд сургуулийн эко клубын дарга. Би 10 ангид сурдаг. Манай сургуулийн хувьд болохоор эко сургууль эко гэдэг нь орчин дийлдээс байгаль орчин дийлдээс сургуулийн онцлог гэхээр ногоон байгууламж тийм гадны орчны төвчүүлэгч гэдэг юм уу дотор талтай ч гэсэн ногоон ертөнцийг бүрдүүлэх зорилготой. Манай сургуулийн эко өөрөө болохоор ногоон нутаг ундаас байсан хамтдаа хамгаалцгаая. Энэ чухалаар бид нар бас өөрсдийн байгаль орчноос хамгаалахыг илүүд үздэг. Манай эко клуб болохоор 18 хүүхдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Эко клубын хувьд болохоор бид нар төсөл бичиж төслөө боловсруулах үйл ажиллагааг одоогийн байдлаар явуулж байна. Мөн хүүхдүүдэд мэдээлэл өгөх баг дүгнэртэй хаач ирээдүйдээ бас байгаль орчны талаар жижигхэн ч гэсэн өөрсдийнхөө хэмжээнд мэдээлэл анхаарч байгаа. Миний хийсэн төсөл болохоор энэ гайхамшиг саналын төсөл энэ маань хэрэгцсэн байгаа. Тэгээд энэ нь болохоор картон цасаар хийгддэг. Тэгээд хүн суугаад ихтэй их юм бид нэр өөрсдөө ч гэсэн суудаг. Энэ авч явах ч гэсэн их хацаахан байгаа. Өнгө үзмжлэний хувьд ч гэсэн хүүхд өөрсдийнхөө байдлаар өөрийнхөө өрөөг ч гэсэн бүрдүүлэхэд маш их боломжтойгоор хийж өгсөн байгаа. Тэгээд болохоор 18 хүүхэд оролцсон байгаа. Энэ болохоор манай клубын хүүхдүүд мөн багш нарын туслалцаад авсан. Бид бас өөрсдийн төсөв мөнгө орчны мэдээг байсан учраас маш яруу давчаа хугацаанд хийгдсэн байгаа. Энэ маань тэгээд зуны амралт тохиолдоод тэгээд сая орж ирээд 9 сарын 1-ээс эхлээд 4 өдрийн хугацаанд 25 санал хийлээ. Тэгээд энэ саналуудыг болохоор хийхэд нэг 18 хүүхэд оролцсон. Энэ 18 хүүхдийн 18 өөр санал нь багш нарын хамтын саналууд нийлээд өөрөөр саналуудыг гарч ирсэн байгаа. Тийм өөрийнхөө онцлог тохируулаач тийм хүүхдүүд аашаад машинтай дуртай үнэндээ тохируулаад дуртай хүүхдийнхээ санал өөрсдийнхөө дуртай үйлгийн баатрыг энэ санал дээр байрлуулж өгсөн байгаа. Энэ бүрийг давуу тал болж өгсөн.